За сайн бацхан уу, энэ удаагийнхаа нэвтрүүлгээр өмнөх дугаарын үргэлжлэл болгоод Messenger RNA буюу софтвер вакцин гэсэн сэдвээр ярилцах болно. Тэгэхээр бид нэр болохоор за энэ ковидын вакцины үеэр нэлээд олон вакцины талаарх технологиудыг сонссон юм. Тэр дундаа mRNA гэж юу яригдчихв те. Messenger RNA гэж яг юу яригдчихваа гэдгийг мэдж авах нь энэ удаагийн нэвтрүүлгийн гол зорилго байж байгаа. За тэгэхээр яг энэ вакцин хийсэн газруудыг бол одоо бид нэр зөндөө олон удаа сонссон болохоор нэлээд мэдж байгаа. За Moderna гэж нэг газар байж байгаа, Pfizer гэж газар байж байгаа, BioNTech, AstraZeneca, за Хятадын бас одоо вакцинууд хийгдсэн байж байгаа. За үүнээс гадна манай Путин ахын вакцин бас байж байгаа тийм үү. За гэтэл энэ удаад Messenger RNA вакцин гэж юм сонсогд тэгэлсэн тийм үү. Тэгэхээр энэ нь болохоор Moderna, Pfizer гэж энэ хоёр газрын одоо хийсэн вакцин болохоор Messenger RNA бөгөөд энэ нь одоо анх удаага өмнө нь хизээч Messenger RNA вакцин хийгдэж байгаа бөгөөд анх удаага энэ одоо ийм вакцин хийгдэж байгаа нь үнэхээр одоо гайхшрал төрүүлж байна энэ гэсэн ярианд яваад байгаа. Тэгэхээр энэ Messenger RNA гэж одоо яг юу болчихоо гэдгийг өнөөдөр одоо мэдчих авах нэ. За тэгэхээр энийг мэдж авахын тулд за эхлээд ерөнхийдөө бол бид нар DNA гэдгийг мэдж байгаа тийм үү. DNA гэдэг нь болохоор за ийм хоёр ийм одоо ийм хос ийм инкодлцсон ийм зүйлүүдээс бүтэн. За энэ нь болохоор T үсэгний эсрэг зөвхөн A үсгэл одоо наалдах боломжтой. За C-ийн эсрэг зөвхөн G үсгэл наалдах боломжтой. За тэгээд энэ одоо кодыг нь задлаад унших юм бол T, A, C, G гэсэн одоо үсгнүүдээс бүтсэн иймийг бол бид нар одоо ген DNA гэж нэрлэгдэг тийм үү. Тэгэхээр ингээд хоёр пэрээр ингээд холбогдсон ингээд одоо энэ энкодлогдсон байж байгаа хүний одоо бүх мэдээллийг ингээд холбогдсон одоо энкодлоод хадгалсан байж байгаа гэсэн. За гэтэл энэ DNA гэдэг чинь одоо ингээд ийм хоёр хос юм мэдээллийг чинь уншаад зөвхөн нэгийг нь авч хэрэглэдэг. Тэгэхээр нэгийг нь авч хэрэглээд нөгөөдхийг нь болохоор авч хэрэглэсэн хэсгийгээ буцаагаад нөхөөд ингээд биччихдэг байж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ хоёр хос байдаг нь ерөөсөө л ингээд алдаагүй хадгалах зориулттай юм гэж ойлгож болно. Тэгээ энэ бол яг нь DNA тэр хосыг нь бол бид нар DNA. Тэгэхээр эндээс ингээд салгаад авчихсан энэ хэсгийг нь бол бид нар RNA гэж нэрлэдэг. Тэгэхээр RNA гэдэг нь болохоор яг энийг шууд унших боломжтой болгоод ингээд одоо дискнээсээ хуулаад memory-нд ингээд хуулаад авцсан хэсэг гэж баг ойлгож болно. Энэ бол яг нь шууд command. Тэгээ 3-3-аар нь ингээд уншингуутлаа яадгүй протеинуудыг хэвлэж гаргана. Тэгээ нөгөө протеинууд нь болохоор нийлээд мэдэрсэн бие махбодыг үүсгэж яадаг. Тийм үү. Энэ болохоор ерөөсөө л одоо бидний одоо ажилтдаг гол зарчим эсүүдийн дотор ерөөсөө байнга явагдаж яадаг. Одоо бидний одоо өсөж төлжиж одоо бүх үйл ажиллагаа явуулдаг зарчим нь ерөөсөө л энэ. Тэгээ энийг болохоор яг нь DNA transcription гэж нэрлэдэг. Тэгэхээр ерөнхийдөө яг яаж явагддсан бэ гэхээр ингээд DNA нэг талаас нь уншаад ороод ирэнгүүтэл энийг нөгөө транскрипт хийдэг машин нь болохоор уншингуутлаа нэг талыг нь ингэж RNA болгож гаргаад нөгөө талыг нь болохоор битүүлээд ингээд буцаагаад DNA болгоод нөхөд буцаагаад хатгалчих. За тэгээд энэ уншигдаад гараад ирсэн RNA-г болохоор эсийн нөгөө нэг core дотор бөөм дотор байж байгаа RNA-г ингээд гонжролтуулаад ингээд бөөм дотроос гаргаад ирнэ. За тэгээд гараад ирсэн хэсгийг нь болохоор уншаад бид нэр одоо янз бүрийн протеинуудыг үйлдвэрлэдэг гэсэн. За гэтэл нөгөө нэг корона вирус гэдээ байгаа нөхөр чинь болохоор ийм хэлбэртэй. Энэ доторх нь болохоор нөгөө RNA. Шууд одоо уншигдах боломжтой юм. Коднууд нь дотроо байж байгаа гэсэн. За тэгээ гадна талд нь болохоор ингээд ийм нөгөө нэг корона гэж нэрлээд байгаа нөгөө нэг түлхүүрнүүд чинь ингээд одоо хурууны хэмээгийн юмнууд гэсэн үг байна. Тэгэхээр энэ хурууны хэм нь болохоор яг нь хүний одоо эдисүүд одоо селнүүд дээр очиж наалдах боломжтой. Яг ингээд энэ хурууныхээ таарах юм бол очиж наалтчихна. Тэгээ наалтангууд яг нөгөөдгий чинь ингээд татаад эс ингээд дотор оруулаад ирдэг. Тэгээ оруулаад ирэнгүүт нөгөө RNA-ийн задраад тэгээ нөгөө RNA-ийг нь одоо энэ гаднаас одоо энэ дээр ингээд ороод ирэх нь шүү дээ. Ороод ирэнгүүт нөгөө RNA чинь энэ дотор уншаад тэгээд янз бүрийн протеинуудыг үйлдвэрлэж эхэлнэ. Тэгээ нөгөө нэг протеинуудыг чи яаж үйлдвэрлэх вэ? Нөгөө RNA чинь уншигдаж байгаа нь энэ байл да. 3-3-аар нь уншаад ингээд протеинуудыг үйлдвэрлээд ингээд нийлүүлээ гаргаад идэх гэж. Тэгээ тэднээс нь ингэж нээлж жагаад ингээд нөхцөл нь бүрдээд эхлэнгүүт яг нь вирус болоод яг адилхан вирус. Тэгэхээр ерөөсөө л өөрийгөө хувилдаг машин.
Тэгээ энийг болохоор хэн хувлаад байгаа юм бэ гэхээр бидний эс өөртөө хувлаад нөгөө нэг вирусын чинь дотор бичигдсэн кодыг уншаал дахиад вирус үйлдвэрлээд байгаа гэсэн. Тэгэхээр бидний эсүүд өөртөө ингээд үйлдвэр болж хувираад нөгөө нэг вирусын чинь дахин үйлдвэрлээд байна гэсэн. За гэтэл энэнийг яаж зогсоод юм бэ гэхээр нөгөө бид нэр чинь болохоор өөртөө ийм юмнаас хамгаалдаг юм одоо иммун буюу дархлааны эсүүд байж байгаа тийм үү. Тэгэхээр энэ талаар ерөнхийд нь бол бид нэр ерөнхий ойлголтыг нь бол мэдэж тэгтээ дахиад нэг ерөнхийд нэг сонирхоод харчээ. Тэгэх юм бол дархлааны эс гэхээр хоёр янзын эс байж байгаа. Нэг нь болохоор T cell, нөгөөх нь болохоор B cell. Тэгээ энэ хоёрыг болохоор анхандаа бол итгэхгүй байж байдаг. Ерөнхийдөө бол одоо маш олон тооны T гэдэг нь одоо ингээд янз бүрийн одоо хурууны хэнд зориулагдсан юм T cell-үүд бүгдээрээ итгэхгүй ингээ бөөгнөрсөн байждаг. За тэгээд тэрнийг идэвхжүүлдэг нөхрийг болохоор APC буюу энэ болохоор antigen presenting cell гэж нэрлэдэг. Тэгэхээр antigen presenting cell гэдэг нь болохоор ингээ тойрол явж байгаа л хэнийг ч хамаагүй барьж аваад тэгээ авчир шалгуулдаг энэ нөхөр. Гэхдээ яг хаа амьдаар нь барьж ирэхгүй нөхөр бол шууд барьж авах юм бол зүгээр завчаал хэрчээл тэгэл хуруугийн л бариад ирнэ. Нөгөө хурууных нь хээгийн л бариад хүрээд ирдэг. Тэгээ тавган дээр ингээ хурууг нь бариад хүрээд ирнэ гэсэн. За тэгээд энэ хурууг таних нөхөр байна уу? Энэ хурууны хээг одоо таньж чадах нөхөр байна уу? Гэт энэ одоо дархлааны эсүүдээс асууна. Тэгэхээр дархлааны эсүүд чинь болохоор ерөөсөө янз бүрийн юм рандом юм баркод уншдаг машинуудтай. Тэгээд нэг дархлааны эс бүх одоо хурууны хээнүүдийг унших боломж байхгүй. Тэр бүх мэдээллийг чинь ингээд database болгоод өөртөө хадгалж авах боломж байхгүй учраас нөхөр ерөөсөө ганцхан төрлийн баркод уншдаг машинтай. Тэр нь болохоор оюун мөн үү биш үү гингүүт мөн байна. Энэ дайсан байна эсвэл биш байна гэдэг л хариу өгдөг. Тийм болохоор яах вэ гэхээр яг тэр баркодтай тохирох тэр хурууны хээтэй тохирох тэр сканерыг тай тийм селийг олох хэрэгтэй. Тэнгуут нөгөө нэг T cell-нүүд нөгөө B cell-нүүд чинь ингэж нөгөө нэг хурууг нь харж агаад энэ надад тохирж ийн гэх юм бол нөгөө нөхөр чинь тахижчаад гинт активейт болж байгаа. За энэ нөхрийг очиод алаад ир гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол нөгөө T cell-нүүд чинь зөндөө олнороо үржээд эхэлнэ. Яг нөгөө нэг хурууны хэнд зориулагдсан сканертай. Тэгтээ энэ удаад killer T cell гэдэг хэлбэртэйгээр уур нь хүрээл бүгдээр амар олон болол очиж барьж аавна гэсэн үг шүү дээ. Тэгээд T cell нь болохоор яах юм бэ гэхээр нөгөө нэг вирусэнд идэгдсэн байж байгаа. Нөгөө нэг вирусыг байнга үйлдвэрлээд байгаа бидний өөрийн селийг очиж ерөнхийдөө атак хийдэг. Тэгэхээр өвчлөлтсөн селүүдийг очиж одоо барьж авч алдаг гэсэн. За B cell нь болохоор яад юм бэ гэхээр нөгөө нэг яг тэр хуруунд зориулагдсан одоо гав гэх юм уу? Тэр нөхрийг тэр түлхүүрийг ингээд бөглөө тайчдаг юм жижигэн. Энийг болохоор бид нөгөө антибоди гэж нэрлэдэг. Нөгөө антибодиг чинь байнга үйлдвэрлээд цацаж эхэлнэ. Тэгээ энийг болохоор плазма стейт гэж нэрлэдэг. Байнга ингээ антибоди үйлдвэрлэдэг юм стейт рүү орчих. Тэгээ нөгөө нэг антибодинууданд очиод нөгөө нэг вирусыг чи очиод ингээд шаваад зогсоогоод нөгөөдөл чинь яах нь буцаж эрүүл селүүд рүү орох боломжгүй болгож ингээд зогс. Тэгэхээр ерөөсөө л ийм хоёр аргаар яг нь бидний одоо энэ дархлааны систем чи явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дархлааны системийг л бид нөгөө нэг вируснээс өмнө урьдчилаад активейт хийж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол вирусны ялангуяа ковид чинь болохоор орж ирээ дэндүү хурдан маш хурдтай үржиж байгаа учраас эднэр чинь нөгөө активейт болоод нөгөөдөлтөө одоо орооцолдож байгаа хооронд нөгөө бусад нөгөө тун аюултай вируснууд чинь одоо вируснуудтэйгээ ажиллаж чадхаа болоод тэгээ энэс болоод ерөнхийдөө өвчлөл үүсээд байна гэсэн юм яригдаад байгаа. Тэгэхээр ер нь бол яг нь энэ вакцин гэдэг чинь болохоор урьдчилаад энэ плазма стейт рүү оруулаад яг тэр вирусэнд зориулсан B cell-нуудыг плазма стейтэнд оруулаад энэ антибодинуудыг үүсгээд өгчих юм бол яг нь нөгөө нэг вирус чи ороод ирсэн ч гэсэн очиж наалтаад цогсоогоод авах боломжтой гэсэн. Одоо олноор үржүүлэхгүй байх боломжтой гэсэн. За тэгвэл нөгөө T cell гэдэг чинь за энэ дээр болохоор бүх өнгөнүүд нь өөр хурууны хэнд зориулагдсан сканертэй T cell-нууд. Ингээ бөөгнөрцөн энэ болохоор нөгөө лимф дотор ингээ байж байгаа юм л да. Тэнгуут нөгөө нэг гаднаас нөгөө нэг antigen presenting cell гэдэг чинь энэ чинь одоо нөгөө ингээд ийм дээрээ ингээд нөгөө короногийн нөгөө дэлхүүрийг барьцсан ирэх нь шүү дээ. Одоо хуруугных нь хээг ингээ барьц, хурууг ингээ таслаа барьц. Тэгээд яг нь үзүүлэх нь энд тохирох T
T-cell байна уу гэдэг нь энэ нөхөр барьж нөгөөтгийг нь үзэнгүүтлээ минийхтэй таар чинь энэ нөхрийг бариад ирээгээд тэгээ энэ activate болоод гараа явна гэсэн. За тэгээд T-cell ингээд activate болоод гарах юм бол одоо бидний ойлголт болохоор ерөнхийдөө ингээд нэг вирусны cell бидний нөгөө нэг дархлааны cell хоёр хоорондоо байлдаал тэгэл хин нь ялах нь тэр гэдгээс болоод одоо хөвчлөөд байна гэж ойлгодог ч гэхдээ тийм бол биш. Энэ яг энэ killer state руугаа орцсон T-cell бол ерөөсөө бүр юунд ч дийлдэхгүй юм нөхөр. Энтэй хэрвээ энтэй таарад тэгээд нөгөө нэг түлхүүр нь таарах юм бол тэгэл өнгөрөө. Нөхөр бол ерөөсөө зүгээр ингээд уушаад үсэх юм бол зүгээр ингээд цөм цохиод тэгээд хордуулаад алдаг юм нөхөр гэж. Энэ бол угаасаа юунд ч дийлдэхгүй нөхөр. Хэрвээ энийг нэг activate хийцэн байхад бол ерөөсөө энэ вирусэнд идэгдсэн байгаа селнүүдийг зүгээр л очиод зүгээр л physically ингээд зохиод алдаг юм одоо сел гэж байгаа. За харин нөгөө нэг B cell гэдэг чинь болохоор нөгөө plasma state руу оронгууд нөгөө антибодинууд чинь ерөөсөө ингээд үйлдвэрлэл цацаад идэх гэж хаасаагүй ингээд цацаад. Тэгэхээр нөгөө нэг гаднаас орж ирсэн нөгөө вирус чинь яах нь нөгөө нэг антибодинуудад ингээд бүслэгдээд тэгээд ямар ч одоо үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод энтэнд очиж наалтах боломжгүй болоод ингэж явж байгаад ингээд гадагшилдаг. За тэгэхээр энэ хүртэл ерөнхийдөө бид вирус яаж ажилладаг бидний одоо дархлааны систем яаж ажилладгийг мэдчихлээ тийм үү. Тэгвэл энэ вакцин чинь ерөнхийдөө яг ямар үйл ажиллагаатай юм бэ гэхээр нөгөө нэг хурууны хээг нөгөө нэг хуруугийн аваачиж таниулах одоо гол зорилго байхгүй. Тэгэхээр AstraZeneca-гийн вакцин бол за Pfizer, Moderna хоёроос арай өөр. Энэ бол арай өндөр температурт. Энэ Pfizer, Moderna-гийн вакцин чинь болохоор дэндүү нөгөө бүр одоо хасах 40 градус, хасах 70 градустай хадгалах хэрэгтэй тийм вакцинууд гэж байгаа. Эднэртэй харьцуулахад тасалгааны нөхцөлд хадгалах боломжтой ийм айтайхан вакцин гарлаа. Энэ бол хуучин одоо өмнө хэрэглэгдэжсэн аргуудыг хэрэгэлсэн учраас одоо бас одоо бид нар юу болохыг нь сайн мэдж байгаа энэ гэж ярьж байгаа тийм үү. Тэгэхээр яах нь нөгөө нэг Pfizer, Moderna хоёр ч нь бол шал өөр нөхдөд байна. Бусд нь бол за нөгөө нэг Путин нахын юу вэ вакцин байж байна, Хятадын вакцин байж байна, AstraZeneca эднэр бол бүгдээрээ одоо өмнөх хуучин аргаар хийгдсэн одоо ийм вакцинууд байж байгаа. Тэгэхээр энэ өмнөх арга одоо уламжлалт арга тэгээд энэ Moderna-гийн арга энэ төр нь одоо юугаараа ялгаатай юм бэ гэдээ үзэх юм бол за уламжлалт арга нь яасан бэ гэхээр за энэ бол одоо энгийн одоо инфлюенза энэ одоо ханиадны вакцинуудад бас зөндөө олон хэрэглэгддэг юм арга байж байгаа. Энэ болохоор юу вэ гэхээр шимпанзины аденовирус гэдэг. Энэ аденовирус гэдэг нь болохоор хүнд нэг тийм халдаад байдгүй вирус гинэ. Тэгээд тийм учраас байнга хэрэглэгддэг вирус гэж шүү. За тэгэхээр энэ вирусыг аваачаад тэгээ энэ нь болохоор тэртэргүй хүнд нэг халдаад байдгүй, хүний биеийн дотор олноороо үржээд байдгүй. Тэгээд эсвэл нөгөө нэг үрждэг механизмыг ингээд таслаад авчихсан ийм вирус байж байгаа. Тэгэхээр энэ вирусын дээр нөгөө нэг вирус чинь ингээ байж ангууд энэ дээрээс энэ хөлнүүдийг нь авч агаад оронд нь яах нь нөгөө нэг короногийн хөлнүүдийг залгачиж байгаа. Тэгээ хүний биеийн дотор хийчингүүт яах нь нөгөө нэг вирус нь бол хүний биеийн дотор орсон ч гэсэн нэг тийм аюултай бол биш. Тэгэхээр нөгөө нэг антиген presenting cell гэдэгтээ энэ нөхөр таарах юм бол яах нь нөгөө короногийн хөлийг чинь барьж аваачаад ийм нэг нөхөртэй таарлаа энэнийг одоо барьж авах хэрэгтэй байна гингүүт нөгөө B cell-нууд нь антибодиг үйлдвэрлээд эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ бол яах нь ерөөсөө уламжлалт арга гэсэн. Тэгэхээр энийг хийхин тулд яах вэ гэхээр нөгөө нэг adenovirus гэдэг юм чинь барьж аваад тэрнийг үржүүлээд тэгээд одоо яг тэр одоо үрждэг хэсгийг нь тасалж аваад тэгээд дээр нь яах нь нөгөө короногийн хөлийг залгаад короногийн хуруунуудыг залгаад тэгээд ийм вирус гаргаж авах нь. Тэгээ энэ вирусээ олноор нь үржүүлж хагаад хүний биед хийнэ гэсэн. Тэгэхээр энэ вирусыг чи үржүүлэхэд эн чинь одоо нэг молекулын төвшний юм байгаа учраас ингээд байшин барьж байгаа юм шиг барьж чадахгүй шүү дээ. Тийм болохоор яах нь ургуулна. Тэгээ ургуулахын тулд яах нь өндгөн дотор ургуулад байдаг шүү дээ. Тэгэхээр энэнийг ингээ ургуулах энэ вакциныг гаргаж авах процесс ч өөрөө нэлийн хүнд. Тэгээ удаан одоо
хугацаа зарцуулагддаг учраас олноор нь үйлдвэрлэхэд бас их төвөгтэй. Тэгэхээр нөгөө вакцин тэдэн ширхэг энэ жилдээ тэдэн ширхэг гаргаж аавн, дараа жил тэдэн ширхэг гаргаж аавн, тэгээд улс орнууд одоо уралдад захиалаад байгаа ч ерөөсөө энэних байхгүй. Тэгэхээр энийг бол ингэж олноор нь үйлдвэрлэхэд нэлийн хүнд хугацаа их ордог. Тэгээд одоо тест хийхэд бас их төвөгтэй. Энд одоо яг шууд вирусыг ингээд нэг шин төрлийн вирус гаргаж авч байгаад хүний бие рүү хийчихэж гин гэсэн үг. Тэгэхээр энэ бол уламжлалт арга юм байна. За тэгвэл нөгөө нэг шинэ арга гэдэг байгаа нөгөө нэг mRNA, messenger RNA гэдэг байгаа чи юу юм бэ гэдгийг жоохон үзээд хэлэх. Тэгэхээр энэ бол анх удаага хийгдэж байгаа юм. Тэгээд цаашдаа ер нь магадгүй Нобелийн шагнал авах байх гэж яригадаад байгаа. Тэгэхээр messenger RNA гэдэг нь юу юм бэ гэхээр энэ удаад болохоор нөгөө вирусыг чинь үйлдвэрлэхгүй. Вирусны оронд вирус үйлдвэрлэж болох тэр RNA-ийг нь бичээд тэгээд тэрнийг нь шууд хүний бие рүү хийчих. Тэгэхээр яах вэ гэхээр өмнө нь болохоор тэр нэг вакцин дотор чинь янз бүрийн одоо шинээр нэг одоо шимпанзен дээр дахианы хөл залгаж байгаад ч юм уу те ийм вирус хийж байгаад үйлдвэрлэж байгаад хүний бие рүү хийжсэн бол энэ удаад ерөөсөө тэр короногийн тэр түлхүүрийг үйлдвэрлэж болох тэр кодыг нь бичээд хүний бие рүү хийж чинь. Тэгэхээр одоо энэ удаад болохоор яах нь вакциныг нөгөө вирусыг чинь бид нар өөрсдөө биеийн дотроо үйлдвэрлэн. Гаднаас орж байгаа юм нь юу юм бэ гэхээр ерөөсөө тэр вакциныг үйлдвэрлэх жорыг нь л бичээд өгч байгаа гэсэн. Тэгэхээр чинь одоо юу болоо явчих вэ гэхээр за тэгэхээр бид нар энийг юу гэж ойлгох ёстой вэ гэхээр нөгөө DNA гэдэг чинь болохоор нөгөө нэг RNA чинь ингээ 2-2-оор нь ингээд одоо pair болгоод тэгээ ингээд энэ хумайд хадгалах боломжтой хэлбэрт оруулаад ерөөсөө л хадгалах зориулттай юмыг болохоор бид нар DNA гэж нэрлэдэг байгаа гэсэн. Тэгэхээр энийг бол маш одоо том хэмжээний DNA-ийг ингээд мушгаад хадгалцдаг. Энэ болохоор яг дискэн дээр байж байгаа юу гэсэн үг файл гэсэн үг баг. За RNA гэдэг нь болохоор юу юм бэ гэхээр энийг гаргаж ирээд яг уншихад бэлэн одоо кодоор ярих юм бол дискнээс уншаад меморид хуулцсан байж байгаа яг command line гэсэн үг. Тэгэхээр чин RNA гэдэг бол яах нь шууд үйлдвэрлэл явуулах боломжтой. Ерөөсөө command гэсэн үг. Хүний биеийн өгж байгаа command. Ийм юм үйлдвэрлэх гэсэн. Ийм протеинуудыг үйлдвэрлээд ийм нэг эс үйлдвэрлэх гэдэг ч юм уу те. Тэгэхээр RNA гэдэг чинь болохоор яг шууд ажиллах боломжтой command гэсэн үг. За тэгээ энэ command-ыг уншаад үйлдвэрлэж байгаа юм нь болохоор яах нь янз бүрийн протеинууд. Тэгэхээр энийг бол ерөөсөө application гэж үзэж болж байгаа. Тэгэхээр бид нар чинь болохоор өмнө энэ протеинуудыг үйлдвэрлээ. Тэгээд тэр протеинуудаараа ингээд янз бүрийн юм вирус маягийн юмнууд хийгээд одоо жоохон хагас үхсэн эсвэл ажиллагаагүй эсвэл ингээд янз бүрийн хөл гар залгацсан вирусууд хийж агаад тэгээд тэрнийг хүний биед хийжсэн бол энэ удаад яасан бэ гэхээр ерөөсөө шууд энэ кодыг бичээд хүний бие рүү хийцэн гэсэн. Тэгэхээр бидний бие өөртөө вакциныг үйлдвэрлэсэн. Тэгэхээр үйлдвэр хэрэг байхгүй зүгээр л нэг ийм вакцин байвал болох юм байна гэд кодыг бичээд хийчих боломжтой гэсэн. Тэгэхээр тэр RNA гэдэг чинь одоо дотор юу байгаа юм бэ гэхээр нөгөө нэг GACT гэдэг ерөөсөө л ийм код байж байгаа гэсэн. Тэгэхээр яах нь вэ гэхээр нөгөө нэг коронагийн чинь хурууны хэгийг харж байгаа л окей за нэг ийм нэг хурууны хээ үйлдвэрлээд нөгөө дархлааны эсүүдэд мэдэгдчихвэл болох юм байна. За тэр хурууны хээг яаж үйлдвэрлэх вэ гэхээр CATTAGG. Ерөөсөө л нөгөө нэг DNA-ийг нь яг тэр хурууны хээг үйлдвэрлэх DNA-ийг нь бичиж хагаад тэгээ тэрнийг нь хүний бие рүү шахчихна гэсэн. Тэгэхээр яах нь бид нар өөрсдөө биеийн дотроо вакцина үйлдвэрлээд тэгээ дархлааныхаа эсийг өдөөчж байгаа гэсэн. Тэгэхээр яах нь ерөөсөө бидний нөгөө им гэдэг чинь одоо ерөөсөө зүгээр л юм код болж хурах гэдэг байхгүй. Энд чинь одоо янз бүрийн нөгөө нэг юм холиод ийм нэг имийн урмал холиод ийм ерөөсөө байхгүй. Яг нь зүгээр л нөгөө GGTACAC гэдэг гэсэн. За магадгүй одоо эмчтэр очиод тий имний оронд баг юм код өгөх боломжтой болоод эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр чин яг нөхөр ханаа түрээд окей ханаа түрээд байгаа бол TATACCGC. За тэгэн гот окей сүүлүүд бас жоохон нойр хөрөхгүй байгаа. Нойр хөрөхгүй байгаа тэгвэл AGCTATCC. Тэр яах нөгөө нэг ерөөсөө л нөгөө имний оронд зүгээр ингэж кодыг бичээл тэгэл print гэж гаргаж ирэл
нөгөөдгөө холж байгаа л тарингууд бүх юм байхгүй болдог. Ерөөсөө ийм юм руу явах гэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ мессенжер RNA гэдэг юмыг яагаад энэ бүр маш том өөрчлөлт болж ийн гэж яриад байгаа утга учир нь ерөөсөө энэ байна. Тэгэхээр энэ Moderna гэж компани болохоор ерөнхийдөө юу хийдэг компани юм бэ гэхээр Moderna-гийн одоо Nasdaq дээрх бүртгэгдсэн нэр нь mRNA. Тэр энэ угаасаа энэ Moderna гэдэг үгнийх нь товчлол нь ч гэсэн өөрсдийнх нь хиймээр байсан зүйл нь ерөөсөө mRNA байхгүй. Тийм болохоор нөхдөөд энэ боломжийг ерөөсөө энэ технологиг хөгжүүлэх боломж гэж харсан гэсэн үг. Тэгэхээр яах нь вэхээр тэртээ өмнө нь тэр нэг юм ч юм уу нэг вакцин ч байсан, юм ч байсан ямар нэг юмыг хийгээд гаргах хүртэл одоо тэр процесс нь ялангуяа ийм шал өөр шинэ технологиор хийж байгаа бол бараг 10 жил зарцуулагдах ажил баг. Гэтэл энэнийг яах нь энэ ковидын үеэр маш хурдан хугацаанд одоо хийх боломж гараад ирж байгаа. Тэгэхээр яах вэ? Ерөөсөө бүх юм хаяал энийг хийх хэрэгтэй. Тэ яг энэ вакцинаас бол нэг мөнгө олдог гэд бол биш. Яг гэвэл эн чинь болохоор нэг удаагийн үйлдвэрлэл нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол угаасаа эндээс бол мөнгө олохгүйгээр ийм үнээр хийн гэдэг ингээд анханасаа ингээд тохирчж байгаа болохоор тиймчих одоо мөнгө олдог биш учраас энэ угаасаа энэ хувьцааных нь үн жоох өсөж байгаа унчиж байгаа. Гэхдээ яг нөхдүүд эндээс юу олж авч байгаа вэ гэхээр технологи хөгжүүлээд авчиж байгаа. Тэгэхээр Pfizer, Moderna гэдэг яг энэ Америкийн хоёр компани тухайд болохоор ерөөсөө л энэ дээр яг шинэ технологиг хөгжүүлэх боломжийг харсан. Тэгээ энэ дээрээ бол яг энэ технологиудыг хөгжүүлээд гаргаад бүр ингээд хэрэглээнд гаргаад ирж байгаа. Тэгэхээр яг нь бид нар энээс хойш ерөнхийдөө mRNA гэсэн үгийг бол зөндөө олон харах магадaltaй. Тэгээд энэ нь бол энэ эмний индустрийг бүр тэр чигт нь өөрчлөх боломжтой гэсэн. Тэгэхээр одоо бид нар одоо ямар өөрчлөлтөд гарах боломжтой вэ гэхээр нөгөө хуучин уламжлалт эмний зах зээл гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө нэг биотехнологи гэдээ бид нар өмнө ойлгоод байсан зүйлүүдийг ч гэсэн эн чинь өөрөө disrupt хийх боломжтой байна. Тэгэхээр тэрнийг disrupt хийнэ гэдэг чинь юу гэсэн үг гэхээр одоо ерөөсөө эм гэдэг чинь нөгөө нэг DNA sequencing. Тэгээд тэрнийг яаж таслах уу? Яаж одоо зүгээр л AGG, CG ямар юу гэдэг ингээ бичгэд тэрнийг шууд хэвлэж гаргаж ирэх боломжтой ч юм уу. Эсвэл зөвхөн кодинг бичээд өгөнгөт ингээд шингэн болгоод гаргаад ирдэг. Ийм технологитой болчих юм бол ийм гэдэг чинь угаасаа зүгээр тэгэл секвенсыг нь бичээл тарьцдаг. Бид нэр өөрсдөө биеийн дотроо тэр имээ үйлдвэрлээд тэгээ имчилгээ явуулдаг. Тийм нөхцөл байдал руу явах боломжтой ийм технологи гарч ирж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энийг бол яах аргагүй бид нэр өөрсдөө судлах хэрэгтэй, мэдэж авах хэрэгтэй. За тэгээд энэтэй холбоотой ямар бизнесүүд байж болох уу те, ямар одоо технологиуд хөгжиж болох уу. За тэгээд магадгүй бид нэр одоо ирээдүйд сурагчдаа ч юм уу оюутнуудаа ямар одоо биотехнологиор бол биотехнологи дотор хааш нь аль салбар руу илүү явуулах хэрэгтэй вэ гэдэг дээр бол энэ бүхнийг харж иж ийм стратегийн юу гаргах хэрэгтэй гэсэн. За тэгээд энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Таалагдсан байхаа гэж бодож байна. Амжилт хүсье. Баяртай.